одоо миний хувьд бол ингээд ийм гоё чанартай пивийг үйлдвэр дээр нэрээд хамгийн фрешэр нь уун гэдэг бол одоо миний хувьд бол амар том ад завшаа. За ингээд одоо Монгол руугаа ачуулж байна да. Яг энэ чанараар нь бас манай Монгол гэрлэгчд маань аваад уух таашаа бас боломж байгаа. За Asahi Group-ийн офис дээр ирсэн байна. За тэгээ би одоо бас нэг цөөхий тиймэр төсөөлж ирсэн юм байна. Тэгсэн чинь ч одоо асар их юм биш үү энэ одоо ус одоо бүр тийм energy drink хүртэл байна. За тэгээ Kozel-ийн алдартай пив байна. За манай алдарт Pilsner өрөхгүй байна. Өчтөр ууж үзсэн. Nika гэдэг бас маш гоё виски байна. Peroni байна. За одоо бидний нэг хүүхдүүдтэй хэрэгэлдэг хүүхдийн сүдэ Vakado хүртэл байт юм байна. Mintia гэдэг энэ бас их алдартай бох. Ийм олон юмнуудыг ингээд багтаасан. Айхтар том групп байт юм байна. Би ч одоо зөвхөн пивний одоо газар гэж төсөөлж исэн чинь асар том групп байт юм байна. За Asahi-ийн warehouse агуулгах дээр нэрсэн байна. За тэгээд цаана офис байгаа юм шиг. Бид нар өнөөдөр энэ чинь хоёр сургалтын те. Хоёр сургалтанд суучаад яг нэг мэрэгчлүүдээр гоё сургалтаа авчаад агуулгатай танилцаад ийм ажлыгаар ирсэн байна. За тэгээд хэдүүл орж үзцгээе. За ингээд одоо Монгол руугаа ачуулж байна да. Яг шалгаж ачууллаа. Тэгээд ямар батны яг эндээс ингээ гоё фрешэр явт юм байна. Asahi гэдэг пивнийхаа ерөнхий ойлголтыг уул нь авчиад байгаа шүү дээ. Тэгээ яагаад тэр нэг жижигхэн деталууд тийм ээ ингэж хийх хэвээр, ийм байх хэвээр. Тэгээ одоо хөөс нь яг ийм байх хэвээр, яг энэ зураасаар байх хэвээр, класс нь яг ийм байх хэвээр, яг ингэж хийнэ гэл тийм. Бүр грац ингээ нарийн заагаад байгаа. Уул нь тийм амар serious юм биш л дээ гэж бодмоор тийм. Гэхдээ яг тэдний нарийн учрыг мэдээд за классаа ингэж угаах юм байна. Ийм температурт байх юм байна. За ингэж одоо нөгөө эцсийн өргөжлөлтөд очиж байгаа тэр мэдрэмжийн төгсгой очих юм байна гэдгийг л одоо ойлгож авлаа. За тэгээ манай дээр ч одоо Asahi гарч байгаа штэ. Задгай шилттэй бүгдээр л байгаа. Тэгтээ тэн дээрээ бас сайжруулах юм зөндөө байна. Жишээ нь одоо тэр классны цэвэрлэгээ, за температур одоо хийх одоо процесс ч гэдэг юм уу те, хадгалах процесс ч гэдэг юм уу. Энэ хэд дээр ямар ч байсан анхаарья гэдэг тийм дүгнэлттэй буцаж байна. Тэгээ зөвхөн бас Asahi гэлтгүү заяа. Ер нь ингээ пивэн дээр бас ингээ дутуу байсан зөндөө мэдлгүүдээ нэмж авч байгаа юм шиг санагдаж байна. Тэрийгээ бас ер нь нийт ингээ пивний одоо соёл талаасаа ингээ Монголд очиод хэрэгжүүлэе гэдсэн бодол байна. Тэгээ хамгийн над зүгээр гой санагдаад байгаа тийм ингэж бодож байгаа юм. Энэ хүмүүс заяа уух юмн дээр одоо хоолн дээр бүх юм дээр энэ жижигхэн ингээ юмыг тийм энэ жижигхэн асуудал биш гэж ерөөсөө хаяхгүй. За ингээд Asahi-ийн төв офисын гадаа байгаад байна. За ийм гоё офистай байна уу? Амар гоё офистай байна. За энэ шар өнгөтэй барилга байна шүү дээ. Дээрээ нэг муржгаар ингээд одоо яагаад оройг нэг бөөрнхий сони хийсэн болоо гэж чи оройн яг ийм пивний хөөс юм байна. За тэгээ барилгын шар өнгөтэй байгаа нь ерөнхийдөө пивийг бэлэгдэж байгаа юм байна. Бас их учиртай юм байна. Тэгээ бид чи Skyroom ороод пив уугаад яг нөгөө хотоо харц суудаг тэр хэсэг юм байна. Тэр орой. Би одоо хаанаас хараад байгаа юм бол тэр юм байна шүү дээ. За тэгээ энэ офис дотроо бид нар ороод за ажлын процесстэй танилцаа. Энэ тэр одоо зөвхөн одоо пив гэлтгүү те. Маш олон брэндүүд байгаа. Тэр брэндүүдтэй бүгдэндээ танилцлаа. Маш гоё цэвэрхэн, маш гоё газар байт юм байна. За тэгээд Японд бол маш том юм групп компани байт юм байна. За алдарт Ginza Street ирсэн байна. За энэ чинь манай жинхэнэ салбарын судалгааны ажлууд байж байна. За ингээд жижиг юм олон төрлийн ресторанууд байт юм байна, хоолнууд. За тэгээ гол одоо авчмаар гоё юм нь юу вэ гэхээр энэ чинь бүгд өөрсдийнх нь ондоочлог гэдэг юм яг гоё. Гаргаад те. Бусдаас ялгарч байгаа юмудаа маш гоё хийсэн байт юм байна. Амайда Yokkocho гэдэг одоо 3 дахь ирж байна. За энэ яг ингээд traditional заа юм ингээд амар гоо хуучны хэм маягаараа үлдсэн юм izakaya стилийн одоо юм стрит гэсэн үг заа. Ингээд жижиг ингээд гоё уудаг, иддэг юм одоо барнууд байгаа. Одоо монголоор бол те ийм жоохон үндэсний холбоотой гэхдээ гудамж нь яг уухад зөгцсөн од гэсэн үг те.
ийм газар байна. За тэгээд Изакая гэж одоо тий хаавс 14 5 дугаар зуунаас хойш яригдж байгаа юм тий 250 жилийн түүхтэй юм одоо юм нэг соёл гэх юм уу одоо ийм ер нь ийм жижигхэн ингээ уудаг иддэг юм баарыг хэлж байгаа. Саке гэдэг үгнээс гаралтай одоо сакены дэлгүүр байсан тий саке ч одоо хэдэн мянган жил түүхтэй одоо уух юмны одоо маш том соёл байгаа шүү дээ. За сакены дэлгүүрийг сакая гэдэг байсан. За тэрнээс гаралтай Изакая гэдэг үүссэн одоо ийм одоо саке уугаа тий хоол идэ суудаг ийм одоо ийм гоё соёл байгаа. Тэгээ ямар ч юм бол энийг ирсэн жөөлчин болгон энийг ингээ суугаад жижигхэн нэг газар тий том биетэй байна уу хамаагүй тий одуулаа байна хамаагүй ингээ хичээлд суугаад яа ингээ шефтэйгээ яриад гоё яриа өрнүүлээд сакега уугаад пивэ уугаад асахигаа уугаад яг мартчихсан асахигаа. Япон хоолны талаар төсөөлж ирсэн нас чи өөр юм байна уу? За ер нь бол яг Монголд бас харьцангуй Япон бол дажгүй сайн идэг болцсон. Ер нь бол монголчууд аюу тийм Япон ашгаа сайн мэддэг тий. Сумомото холбоотой ч юм Япон ашгаа их байдаг. Тэгвэл энэ ч бол зүгээр жишээ нь ингээд ямар ч одоо махгүй тий одоо бидний мэддэг рамны газар шиг тийм одоо итгэж цадгаар биш мөртлөө одоо тэр нэг шүлний тэр нэг баялаг амт. Яг үнэхээр яг тэр нөгөө яснаасаа гаргаад авцсан тэр нэг оригинал амт байдаг шүү дээ тий. Ямар нэг утгачаагүй. Тэр нь амар гоё мэдрэгдсэн. Тэр нь амар гоё байлаа. Тэгээ ер нь бол одоо over season биш те. Одоо яг ингээд юм гоё болох гээд ингээд хитрхи ингээд амталсан байдаг те. Уух юм бол хитрхи чихрэлэг. Хоол бол хитрхи ингээд амталсан соус ихтэй байдаг. Энд бол ямар нэгэн соустой хоол мөртлөө маш зөөлгөн амттай байгаа л одоо миний хувьд бол амар гоё байсан. Яг гоо сонирхолтой юм нь бол за бид нар бол тэр болгон биш те. Өдөр болгон бас ингээд гадууртаар ууж идээд чадахгүй шүү дээ те. Эдрийг ингээд харж агаад нэг юм костюм бичигтэй залуучууд гадуур яг ууж идэл яг 10 цаг үед бай гэж салцгааж байгаа сте. Тэгээ би ер нь анзаарсан юм нь яг ажиллаад хараад эдэр биш те. Аюу гоо ингээд хамтдаа гоё ханг аут хийд юм байна. Тэгээ гоё ингээд салчт юм байна. Тааруулж ирлээ. Тиймгүй юм хальт ажиглалаа. Мэдээж магадгүй зарим цаашаа клуб явж л байгаа бах. Тийм санагдлаа. Тэгэхээр цалин ус бас боломжийн байх шиг байна. Худалдан авах чадвар гайгүй байх шиг байна. Соёл нь одоо юу гэдэг те. Илүү гадуур дотор хооллох тийм хандлагатай. Дээрэс нь энэ гадуур дотор хоолж байгаа газрууд нь шудраг үнэтэй. Сонголт ихтэй. Өөдгааргүй маш олон төрлийн газрууд байгаа гэдэг юм л шалтгаан. Би бас яг тэрийг анзаарсан. Тэр нь дэлгэцтэй анзаараад байхад 6 цагаас иргэдээ яг хараад тэгээд яг бүгдээрээ хамтдаа ажтайгаараа ч юм уу найзуудаараа ч бүгдээрээ анзаарсан. Нэг бөөнөрөө би ингээ метроор яарал тэгээд 5 цаг нэг жоохон гүжих те. Мангар олуулаа гэж гардаг те. Яг тэр анзаарсан. Бүгдээрээ ирэхэд ажил таараад тэгээд гадуур өнө бөөнөр тойрсуулж аваад хоолондоо идэх жимэдрээ ээж мараад тэжээлийн өдрийн хашид ачаалын тайлбар юм шүү. Гэсээр нэ айгүй сонирхолтой юм гадуур айгүй их одоо уух муух юм айгүй ихтэй хэрнээ гадуур тасраад унтсан байгаа ганцхан хасангүй байхгүй яг үнэ. Уучаад янз бүрийн ааш маш гаргаад ойрж морилоо цаан зохиогоо тойроо зогс могж байгаа ганц шээсэнгүү. Энэ олон хүн алдан сая үед донд нилээн халаалттай харагдж байгаа мөртөө нэг юм гоё соёлтой тий. Бай гэх тий. Ингээ ийм хөл юм. За ууж байгаа юм дээр нэг ийм анзаарлаа. Маш их пив ууж дээ тий. За намаа төрлийн би задгаа пив. Хоёрдугаар нь болохоор хайбол. Whisky одоо содатай гэсэн үг, газтай устай гэсэн үг. За вайн соёл хэр байдаг юм гэдэггүй. За ингээд саке. За энэ гурыгоо бол ингээд маш шударгаар аягүй уут юм байна. За тэгээд пивэн дээр бол топ хитэн брэнд байгаа шүү дээ тий. Яг энэ дээрс жагсаах юм бол яалчгүй одоо нэг лог нь харагдаж байгаа шүү дээ тий. Асаки бол үнэхээр супер их уут юм байна. За тэгээд класс нь бол би шошгон харж чадаагүй. Хайбол гэдэг юм тий. Whisky sparkling ус гэсэн үг шүү дээ тий. Тэрийг маш их уут юм байна. Бараг тийм ингээд нийт хүмүүний бараг за нэг ширээн дээр байгаа хүмүүсийн ихэд нэг 20-30 хүн тэрийг уун үлдсэн пив ууж байгаа харагдаж байна. За тэгээ ер нь нэг жоохон ганц нэг сакега болоо тэгж согтлох төлөө биш. Яг нэг юм toasted ч юм уу эсвэл нэг юм celebration ч юм уу тэгж уудаг харагдлаа надад. Би өчигдөр явж байгаад аяа сонирхолтой манзаасан. Тэр нь тэг ер нь өөрөөсөө яг энэ брэндүүдтэй ингээд үнээр амар үнэмч юм байна. Тэгээ хоолны газруудын залуучууд хүртэл ингээд амар асахи интерекс яг юм бичгтэй юм хорогч зүүцсэн. Тэрэндээ өөрөөсөө амар юм бахархууштай амар тэрэндээ юм гоё кул харагдаад. Тэр надад амар гоё санагдсан. Үнээр ялцгүй асахи брэнд бол нөгөө үндэсний брэнд учраас тэгээ тэрвээ яг юм бахархтай байж чаддаг. Тийм гоё брэнд юм байна да гэж ер нь бодсон. Тэр
Миний хувьд бол ингээд ийм гоё чанартай пивийг үйлдвэр дээр нэрээд хамгийн фрешэр нууна гэдэг бол одоо миний хувьд бол амар том ад завшаа. Одоо пивний бир лавр хүний хувьд тийм байна. Ямар ч байсан тэгээд одоо Насагигийн аялал бол ингээд өнөөдөр ингээд өндөрлөг шатанд орж байна. За тэгээд дүүтэйгээ явуулсан эд хоног бас их гоё аяллыг тий хоёулаа хийлээ. Пивний аялал гэдэг бол одоо миний хувьд одоо хамгийн гоё аялал гэж баг. Бараг тийм. Тэгээд гоё хүмүүстэй гоё аялал хийгээд миний одоо хүсэж байгаа юм. Жишээ нь бид нар энэ нэг жижигхэн гуанзан ч юм уу нэг жижигхэн дэлгүүр нэг жоохон мухлаг ч юм уу тиймд ороход яг энэ одоо ийм байх ёстой гээл те номоор хийсэн. Энийг бүр ингэж гоё яг энэ байх ёстойгоор нэг үйлчилж байгаа нь амар гоё санагдлаа. Яг классны юм байна, хөөсний юм байна, ийм зөвхөн байна гэдэг стандарт гэдэг юм ямар одоо чухал вэ гэдэг те деталь дээр тэгж анхаарч байгаа амар гоё санагдлаа. Тэгэхээр монголчууд одоо зөвхөн пив гэлтгүү бүгд одоо тийм юм дээр одоо ажил те хандж байгаа хандлаган дээр энэ хандлагуудыг гаргасаа гэж хүсэж байгаа юм. Надад амар гоё тийм санагдсан юм. Яг одоо бид тэрийг ууж байгаа яг таашааж ууж байгаа яг энэ шар айргийг яг ийм стандартаар нь яг ийм амтаар нь бид нар Монголд уух бүрэн боломж байгаа. Тэ яг Япончуудын яг уудаг гэртээ аваад уудаг яг тэр лаацтай асахыг яг энэ чанараар нь бас манай Монгол гэрэлжил маань аваад уух таашаа бас боломж байгаа. Тэгэхээр тэр л надад сайн гоё санагдав. За дэлгүүрээс авчихин те. Сүүл задгаа пивнүүд орж ирсэн. Одоо нэг удааг байгаа шүү дээ. За манай гейт бас задгаа пив ингэж гаргаж байгаа. Тэгэхээр энэ гоё мэдрэмжийг та нараа авах боломжтой болоод байна. За бид явж байгаа Токиогийнхоо Шинжику Гён Гарден, National Garden гэдэг газар ирчээд байна. Тэгээд амар гоё юм байна. Яг нэг юм хотын амьдралаас гинт пүнк гээд амар гоё 50 газар өдөрт юм байна. За тийм мэдээж энэ ч бол ингээд маш цэвэрхэн хүмүүсийн гоё пикник хийгээд амраад суугаалаад байж идэв юм байна. За ийм гоё сакураны хажууд. Зогсож манай Асагийн чинь нэг одоо Монгол зарагч байгаа. За Cherry Blossom билүү. Тийм төрлөө хүмүүс андуураад одоо жимсний ханаган байна гэдэг дээ шүү дээ. Тэр чинь бол зүгээр л одоо нэг юм савны одоо тийм арт байдлаар гаргаж байгаа тийм зүгээр юм одоо жоохон урлаглаг тийм төрөл юм байлээ. Тэрээс яг л нөгөө Асаки энгийн Асаки байгаа гэсэн үг. Намажокиго задлаа да хөөсрөх нүг үе харъя та. Япон болохоор хөөсрдөг юм болов уу? Упс. За. Япончууд ч өөрсдөө их инновацлог улсууд болохоор ингээ юмныхаа заавар мааврыг одоо сайн хардаг байлгүй дээ. Энд ч одоо бүр ингээ амар ойлгомжтой бичсэн биш те. Тэгээ нэг гоё юм байгаад байгаа. Жижигхэн захын нэг гуанз байна уу, дэлгүүр байна уу, юу байна уу? Яг өстө байх өстө ном журмаараа байж байгаа юм тий. За энэ одоо ингээ ханаас авсан яг л цэв үүднэрээ одоо тохирох температуртай байж байгаа учраас эгээ хөөсрөхгүй задлагдаж байгаа байхгүй. Одоо сая миний ард зогсож сахыг харсан уу? Бас ингээд өглөө пив Асагигаа уудсан зогсож байна.